Ойрс та бүхэнтэйгээ влогоор уулзаагүй нь миний амьдралд маш олон зүйл тохиолдсон. Жаргалтай ч байлаа, зовлонтой ч байлаа. Иймд сэтгэл готрол болон стресснээсээ хэрхэн ангижрах талаар бодит туршлагуудаасаа хуваалцъя. Сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндийг ямар ч үн төлбөргүй эмчилдэг, тэгсэрний хурдан үр дүн гаргадаг зүйл бол яалтчгүй байгаль ихтлхий. Тиймээс байгальтайгаа илүү ойр байхыг хичээгээрэй. Хэрвээ та хөдөө явах боломжгүй байвал гэртээ усанд ороход л энэ хэрэгжинэ. Стресстэй үед бидний нэг бол хоолны туршил ихсчихдэг, аль эсвэл эсэргээрээ багасчихдаг, огт юу ч иддэггүй ч тохиолдол байна. Тиймээс та идэж байгаа хоолн дээрээ анхаарад мөн аль болох чихэр, алкогол, тамхи төрлөөс татгалзаарай. Дараагийн нэгэн чухал зүйл бол бясалгал болон дасгал хөдөлгөөн. Бид нар бясалгал хийснээр 5 метр хүүдээрээ анхаарч илүү их би хинбэ, би яах гэж энэ дэлхийд оршин тогтнож байгаа юм бэ гэдгээ ойлгохоос гадна өөрийн дуртай дасгал хөдөлгөөнөөрөө хичээллэж илүү их аз жаргалын гормоныг ялгаруулснаар сэтгэл санаа болон бие махбодод ч ээлтэй. You know just what you do to me. Дараагийн нэгэн чухал зүйл бол эмэгтэйчүүд бид гоо сайханд жоохон л орчход сэтгэл санаа ямар сайхан болоод ирдэг вүлээ. Гоо сайхны дагнууд дээр очиж бөө ирчүүж аваад үргэлжлүүлээд алжаал тайлах мөн арьс арчилгаанд анхаарахаар Десембрийн салоноо зорьсон. Ер нь стресстэй үед хүн аль болох өөрийн алжаал тайлах төрлийн үйлчлэгээнд орох нь их зүйтэй байдаг. Десембрийн салонд арьсыг дэмжсэн төрөл бүрийн үйлчлэгээ байхаас гадна Франц түүхий дээр солонгос үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдтэй. Арьс сайхан бол сэтгэл санаа сайхан гихчээр би та нартай өнөөдөр арьс арчилгаанаас хуваалцмаар байна. Хөөсөн савн маань хөнгөн мэдрэмж өгөхөөс гадна арьсыг давхарч хангалдаг. Дараагийн бүтээгдэхүүн болохоор серум. Бид нэр 25 наснаас дээш гараад ирэхээр уурга маань багасдаг. Тэгвэл пептид гэдэг маань өөрөө уургаар нөхөж арьсны нүсөө толов багасхаас гадна арьсыг чийгшүүлдэг. Араас нь шижир алтаа түрхснээр илүү их арьсны толгор байдлыг дэмжиж мөн чийгшүүлөгч давхар арьсыг чангалдаг. Ингээд араас нь арьсыг дэмжих, мөн арьсыг чангалах, чийгшүүлэх тосоо түрхэж та нар сайн анзаарсан бол таг нь түгжигдэж мөн онголдог учраас биендээ авч явахад эсвэл аялахад ч амар байдаг. Нарны тос түрхэлгүйгээр Десембрийн BB кремийг түрхснээр нар салхинаас хамгаалахаас гадна нөсөө толбыг дардаг. Ингээд бас хамгийн чухал алхмын нэг бол хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрүүлэх. За ингээд том удахгүй парт 2 гарах тул та бүхэн бичлэгээ хүлээж аваарай. Дараагийн влогороо уулзъя. Түр баяртай.